Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ 1-р ангийн бүтээл сэтгэлгээний даалгавруудаас хийж үзье. За хүүхдүүд та бүхэн сурах хүчийнхаа 113 дугаар хуудасны дасгал нэгийг гаргаарай. За зургийг анхааралтай ажиглаад дараах асуултнуудад хариулах нь тийм ээ. За анхийн тулд хүүхдүүд та бүхэн зургаа маш сайн анхааралтай ажиглаарай. За багш нь асуултаа асууя. Зурагт юу байна вэ? За нэрлэж хэлэх нь тийм ээ. Нар, зааны тугал, дэгдээхий, бөмбөг, эрвээхий гэх мэтчлэн. Ямар амьтад байна вэ? Тэд юу хийж байна вэ? За энэ асуултанд зөвхөн яг уу амьтдыг нэрлэх нь байна. Амьтдыг хийж байгаа үйл хөдлөлүүдийг яг уу нэрлэнэ гэсэн үг. За дараагийн асуулт. Тэд юу хийж байна вэ? За энэ өдөр ямар өдөр вэ? За дараагийн маань асуулт. Зааны тугал юу өмссөн байна вэ? За тэгвэл яг өмссөн зүйлийг нь хүртэл яг ажиглаж харах хэрэгтэй байсан байна тийм ээ. Подволок, шорт, малгай гэх мэтчлэн. Дэгдээхий юу өмссөн байна вэ? За бас яг дэгдээхийний өмссөн хувцсыг яг маш сайн анхааралтай ажиглах ёстой байсан байх нэ. Зааны тугал ямар хувцас нэмж өмсөх хэрэгтэй вэ? За хүүхдүүд та бүхэн яг өөрсдийнхөө бодлоор за тэр өмсөж болох ёстой хувцсуудыг яг нэрлэж болох нь тийм ээ. За гутал өмсөж болно. За подволкныхаа гадуур яг макныхаа гадуур. За цамц. За аль эсвэл яг шортныхаа оронд өмд өмсөж болно гэх мэтчлэн яг хариултуудыг нэрлэж болох нэ. Дэгдээхийнд ямар хувцас хэрэгтэй вэ? За дэгдээхийндээ юу өмсүүлж болох вэ хүүхдүүдээ? Хүүхдүүд бид нэр юу өмсдөг вүлээ тийм ээ? Тэрнтэйгээ яг ажиллах нь тийм ээ. За нэг үл яг палаж өмсөж болно. Өмд цамц. За мэдээж энэ өдөр маань яг нартай өдөр байгаа учраас яг тийм ээ. Шорт, бодолк, мак гэх мэтчлэн нэмгэн хувцсуудыг өмсүүлж болох нэ. Сурах хүчгийн 115 дугаар хуудасаа гаргаараа хүүхдүүдээ дасгал 1. За шар, бор, хар өнгийн харандаа ашиглан доорх шүрэн хэлхээнүүдийг өнгөөр ялган бодох нь тийм ээ. Гэхдээ хэлхээ бүр 3 өнгөөр будагдсан байна тийм ээ. Бусдаасаа ялгаатай гэсэн үг. Нэг өнгө 2 удаа давтагдаж орохгүй гэсэн үг. За бүгдээрээ будаж үзье тийм ээ. За хүүхдүүд та бүхэн наман дээрээ за тэр шар, бор, хар 3 өнгийн харандаагаараа будаарай хүүхдүүдээ. За шар тийм ээ. Эхний бөмбөлгийг шар өнгөөр будлаа. За дараагийнх нь бор. За тэгвэл үлдсэн бөмбөлөг маань ямар өнгөтэй байж болох хүүхдүүдээ мэдээж хар өнгө үлдсэн учраас хар өнгийн бөмбөлөг байх нэ. За дараагийн бөмбөлөг. За 2 дахь бөмбөлөг тийм ээ. За эхний бөмбөлгөө бор өнгөөр будлаа. За тэгвэл 2 дахь шар. За сүүлийн боломж нь за хар байх нэ. За ингээ бүх боломжуудыг хүүхдүүд та маань өнгө давхцуулахгүйгээр нэг өнгөөр ээлжлэн буднаа гэсэн үг. За хүүхдүүд та бүхэн сургачийнхаа 117 дугаар хуудасыг гаргаарай. За дүрсээр зурах гэсэн байна тийм ээ. Доорх зайд зөөвөн дүрсүүдийг ашиглан үссэн зүйлээ зураарай хүүхдүүдээ. За номон дээр өгсөн зургнууд нь тийм ээ хүүхдүүдээ тоглоом зурсан байна, загас зурсан байна. За тэгвэл одоо хүүхдүүд та бүхэн зөөвөн дүрсийг ашиглаад хүссэн зүйлээ номон дээрээ зураарай. За багшийн хувьд зураг зурсан зөөвөн дүрсийг ашиглаад за юу аах нь хүүхдүүдээ? За багш нь хүүхэд зурлаа. За энэ мэтчлэн хүүхдүүд та бүхэн зөөвөн дүрсийг ашиглан өшөө олон зургуудыг зураарай хүүхдүүдээ. За цаашаа явъя хүүхдүүдээ бүгдээрээ сурах хүчгийн 118 дугаар хуудасаа гаргаарай. За өгөгдсөн зургуудыг гүйцэн зурж өнгөөр ялган бодох даалгавар байна. За эхний зураг маань юу аах нь хүүхдүүдээ? Бамбрууш байна тийм ээ. Бамбруушны маань ямар хэсгүүд нь дутуу байна уу? За зургаа сатар ажиглах нь тийм ээ. Гар нь дутуу байна. За нүүрнийх нэг тал нь дутуу байна гэх мэтчлэн тийм ээ. Зургаа сатар ажиглаад гүйцээд зурх нь. За 2 дахь дүрс маань юу аах нь? За хүний толгой байна тийм ээ. За ажиглаж харуул юунд дутуу байна хүүхдүүдээ? Ажиглаасаа хараарай. Нүдэн дутуу байна, чихэн дутуу байна, хамар нь дутуу байна,
аманд дут байна тийм ээ. За тэгвэл дутуу зүйлсүүдийг маань хүүхдүүд та бүхэн яах вэ? За цэвэрхэн гоё гүйцээ зурх нь байна. За 3 дахь зураг. За юуны дүрсэн хүүхдүүдээ? Онгоцны дүрсэн тийм ээ. За тэгвэл тэр онгоцоо яах вэ? Тэр дутуу зураасыг гүйцээж зурх нэ хүүхдүүдээ. За бүгдээрээ цаашаа яваа хүүхдүүдээ. За тэр бамбуушаа өөрийнхөө зурсан бамбууштай хүүхдүүдээ тулгаацаа хараарай. Адилхан байна уу үгүй юу тийм ээ. За дараагийнхан тэр хүний толгой. Эрэгтэй хүүхдийн толгой байна тийм ээ. Тэр чих хөмсөг ам хамрыг яах вэ? Нэмж өгч зурсан байна. За тэр онгоцыг яах вэ? Тэр дутуу зураасыг гүйцэн зурж өстэй байсан байна. За хүүхдүүдээ та бүхний номон дээр за эдгээр дүрсүүд өгөгдсөн байгаа тийм ээ. Ам дөрвөлж байгаа. За тэгвэл энэ дүрсийг яах ёстой вэ гэхээр дэлгээсийг босоо хөндлөн за тэр диагоналын дагуу нугалбар хийх замаар нэг талд нь яах вэ? Дөрвийг үрчгэн 4 хар. Нөгөө талд нь болохоор дөрвийг үрчгэн 4 цагаан ам дөрвөлчин дүрсийг үүсгэх ёстой байна. За тэгвэл хүүхдүүдээ бүгдээрээ хамтраад хий тийм ээ. За ингээд цаасаа яах вэ? Бүгдээрээ хараараа хүүхдүүдээ. За цаасаа одоо яах нь хүүхдүүдээ? За тэр зааврын дагуу бүгдээрээ хий хамтдаа яах нь голоор нь нуглаж өгөх нь ам дөрвөлчин цаасаа. За голоор нь нуглаараа хүүхдүүдээ. За ширээн дээрээ тавиад нуглаж болно хүүхдүүдээ. За нугалсангаа хараараа хүүхдүүдээ. За таарч ийн үгүй юу тийм ээ. За энэ дөрвийг үрчгэн 4 хар дүрс цагаан дүрс хоорондоо яах вэ? Эсрэг эсрэгээрээ нийлэх ёстой тийм ээ хүүхдүүдээ. За тэгвэл бүгдээ одоо цааш нь яаж харуул? Хар нь харагдаж байна тийм ээ. Тэгвэл одоо цагааныг яаж нийлүүлж болох вэ гэдгийг бүгдээрээ харъя. За тэгвэл энэ цагааныгаа яах вэ? Хойш нь эргүүлээд нугалчих бүгдээрээ. За багшаагаа дагаад нуглаараа хүүхдүүдээ. За ингээд цагаан дүрсээ маань яах вэ? Тал нь гараад ирлээ тийм ээ. За тэгвэл одоо цааш нь яах вэ? Одоо энэ цагаан дүрсийг яах вэ? Дотогш нь нуглаад өгчих нь. За тэгэхээр дүрс маань үүсгэх нь тийм ээ хүүхдүүдээ. Дөрвийг үрчгэн 4. За хар дүрс маань үүссэн байна. За эсрэг талд нь яасан байх нь хүүхдүүдээ? Дөрвийг үрчгэн 4. Цагаан дүрс маань үүссэн байх нэ. За энэ мэдчлэн хүүхдүүд та бүхэн дараагийн дасгал даалгавруудыг хийгээрэй. За хүүхдүүдээ одоо бүгдээрээ ам дөрвөлжин цаасыг нуглаад гөлөг бүтээе. За багшийнхаа зааврын дагуу бүгдээрээ хамтдаа нуглая. За ам дөрвөлжин цаасаа явах уу? Голоор нь за гурвалжин үүсгэх нь тийм ээ хүүхдүүдээ. За ингээ гурвалжин дүрс үүсгэх нь. За дараа нь энэ дүрсээ дэлгээд ширээн дээрээ тэр хоёр чихийг явах уу? Дотогш нь нуглаж өгөх хэрэгтэй байгаа. За хоёр чихийг нугалчаад буцаагаа дотогш нь явах уу? Нуглаад өгнө. За тэгэхээр дүрс маань явах уу? Ингэж харагдах нь тийм ээ. За тэгвэл одоо юун дотор байна хүүхдүүдээ? За нохооныхоо чихийг явах уу? Дотогш нь нуглаж өгнө. Зураасын дагуу. За ингээд хоёр чихийг хөөрхөн дотогш нь нуглаараа хүүхдүүдээ. За ингээд хоёр чихийг нугалчлаа тийм ээ. Одоо аль хэсгийн дотор байна хүүхдүүдээ? Хошуу хэсгийн дотор байна тийм ээ. Хошуу хэсгийн яг бас дотогш нь нуглаж өгнө. За ингээд гөлөг маань явах уу? Бэлэн боллоо хүүхдүүдээ. За үлдсэн бүтээлүүдээ хүүхдүүд та бүхэн ээж амтайгаа хамтраад урлаад бүтээгээрэй хүүхдүүдээ. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.